Сайн байцгаана үзэгчдээ, эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг. Хүүхдийн эрхийн асуудлыг бодит жишээнд тулгуурлан хүргэдэг. Өнөөдөр ба ирээдүйн нэвтрүүлгийн 2015 оны эхний дугаар эхлэж байна. Бид энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг хүндхээр бэлтгэлээ. Дэгж дэрвэж явах хүүхэд насандаа бие сэтгэлийн зовлон амсаж, хорвоод хүн заяаг олж төрчгөөд төрсөн эцэг эхээж харж сонсож хөтлөлцөн гүйж чадахгүй өөр өвтгөм хувь тавилантай хүүхдүүд рүү чиглэсэн төрийн бодлого шийдвэр манай улсад дутагдaltaй. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын сурч боловсрох мэрэгжил эзэмших эрх бүрэн нээлттэй хэдий ч тэдний сурах орчин нөхцөл хангалтгүйгээс болж сургууль завсардах, нийгмээс тусгаарлагдмал нэгэн болох хандлага нэмэгдэж байгаамаа. Улсын хэмжээнд нийт 96 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 11 мянган нь тэгээс 18 насны хүүхэд байдаг. Ухтаа хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг онцлон тогтоох байгууллага байхгүй, тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэх асуудал зогсон байдалд орсон. Хөдөлмөр чадвар алдалт 50%-аас их хүүхдүүдэд олгодог нийгмийн халамжийн тэтгэмж нь амжиргааны доод түвшнээс эрс баг зэрэг асуудлууд нь боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэсэн 3 том тогтолцооны огтолцол дээр орших хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгож байгаа боловсролын хүртээмж чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөл буюу боловсролын тухай хуулинд бол орсон байгаа л да. Ялангуяа одоо тусгай хэрэгцээт боловсрол буюу тухайн одоо хөгжлийн бэрхшээлийн ямар хэлбэрт хамрагдж байгаа. Яг хөнгөн хэлбэрийн хүүхдүүдийг бол одоо ердийн сургууль цэцэрлэгт хамрагдах энэ бодлогыг бол баримталж байгаа. Нийтлэлдээ бол одоо хүүхдийг нийгэмшүүлэх тийм хүн хэлбэрийн хүүхдүүдийн асуудал дээр бол мэдээж тусгай хэрэгцээт боловсролын дагуу тусгай сургуулиуд цэцэрлэгүүд бий л дээ. Ер нь яг манай улсад бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн асуудал зөрчигддөг. Яг тэр хүүхдүүдэд хандсан тусгай хэдэн сургууль байдаг боловч тэр нь бүрэн хамрагдаж чаддаггүй. Тэгээ яг тэр сургуулийн өмнөх боловсрол тэгээд хөгжлийн бэрхшээлийн хүн дэлбэртэй хүүхдүүд бол ерөөсөө боловсрол эзэмших Монголд бол тийм боломж байхгүй. За манай сургууль бол улс харааны бэрхшээлтэй хүүхдийн улсын хэмжээний бол нэг сургууль. Тэгээ хамрагдалтын хувьд бол манай сургуулийг зарим эцэгчүүд мэдэхгүй гэсэж гэдэг юм хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гадагшаа зөөж авч явах энэ байдалтай төгшөөснөөсөө болоод бол хүүхдүүдээс хамруулах тал дээр айгүй ялангуяа хөдөө орон нутгаас ирж суралцах байдал бол бас жаахан тотмог байдаг. Дээр нөгөө манайх яг зориултын дотор байртай биш. Сургуулийнхаа нэгдлийн бэстүүлийг нөгөө дотор байр болгоцсон учраас ирсэн хүүхд болгоны хөдөөний бүх хүүхдүүдийг авч хамруулж дотор байранда хамруулах боломж айгүй муу байдаг. 2013 оны статистик тоо баримтуудаас харахад бол нийт хамрагдж байгаа хүүхдүүдийн энэ тоотой харьцуулаад үзэхэд маш бага хувь нь одоо боловсролд сургуулийн өмнөх баг дуун мэрэгжлийн гэсэн сургалтанд хамрагдж байгаа байдал. Монгол улсын нэгдэн орсон хүүхдийн эрхийн конвенцэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай халамж болон ижил тэгш харьцааг хүлээн авах эрхтэй. Боловсрол бол хүний үндсэн эрх, хүүхэд бүр өөрийн онцлог тохирсон орчноор хангагдах эрхтэй хэмээн заасан байдаг. Мөн энэхүү конвенцэд нэгдэн орсныхоо хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг нь хүүхэд бүрийн онцлог тохирсноор хангах үүргийг засгийн газар хүлээдэг. Харин манайд энэ заалт биелэлээ олж чадаж байгаа юу? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд хэрхэн хэлбэлцэж байгаа талаарх той мэдээллийг үзэхэд 2006 онд Монгол улсын 34 мянган хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байсан бол 2009 онд энэ тоо 41 мянга болж өссөн байна. Ингэж өссөн шалтгаан нь агаарын болон хөрсний бохирдол, хоол унднаас үүдэлтэй ургийн гажиг, эцэг эхийн хорт бүрөө зуршил, мөн осол гэмтэл байдгийг тогтоосон байна. Харин тэгтэл 2010 онд хийсэн хүн ам хөгжил нийгэм хамгааллын яамны судалгаагаар 41 мянга байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 15 мянга 20 болж 2012 онд 8238 болон буурсан гэдэг илт зөрүүтэй үнэн бодит байх магадлал багтай тоо мэдээллүүд байсаар байна. Харин хамгийн бодит байх магадлалтай тоон үзүүлэлтээс харахад ямар тааж 2009-с 2010 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 1936 сурагчид боловсролын үйлчилгээ авсан бөгөөд үүнээс 60 орчим хувь нь бага боловсрол, 30% нь суур боловсрол, 4% нь дээд боловсролд хамрагдсан байна. 2013-аас 2014 оны хичээлийн жилд зөвхөн нийслэл Улаанбаатар хотод 4647 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд хамрагдсан байна.
Үүнээс харааны бэрхшээлтэй 1844, сонсголын бэрхшээлтэй 611, хэл ярианы бэрхшээлтэй 445, оюун ухааны бэрхшээлтэй 674, бие эрхтний бэрхшээлтэй 410, хавсарсан хэлбэрийн 663 хүүхдүүд ямар нэгэн боловсролын үйлчилгээ авч байна. Үүний цаана боловсролын үйлчилгээ авч чадахгүй өч төчнөө хүүхдүүд байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын засгийн газраас жил бүрийнхээ сургалтын санхүүжилтийн төлөвлөгөө гаргахдаа үндэсний хэмжээний 6 сургуультай тааруулсан төсөв оруулалтаас үүдэн тусгай цэцэрлэг, сувиллийн цэцэрлэгийг байгуулах санхүүжүүлэх чадахгүй байсаар байгаа юм. Үүнээсээ үүдэн насан туршдаа бусдаасаа дутуу байх хандлагатай байсаар байна. Уламжлалтай хүүхдүүдийн боловсролын асуудал ер нь их яригдж байгаа. Төр засгаас бас тодорхой хэмжээний бодлого энэ төвшөнд юм хийгдэж байна. Гэхдээ яг боловсролд хамрагч байгаа хүүхдийн тоо бол ерөнхийдөө хайцангуй бага байна. Дээрээс нь боловсролд хамрагч байгаа хүүхдүүдийн бас чанар жоохон муу байгаа болов уу гэж манай байгууллага зогсоос харж байна. Сургуулийн орчны хувьд бол нэлээд өндөрлөлттэй байдаг. Яагаад тэгэхээр энэ эргэн тойрон 100 айлын барилгын материалын дэлгүүрт байдаг учраас сургуулийн үүдэн дээр дандаа барилгын материалын чэнжүүдийн машин өглөөнөөс орой болтол байдаг. Хүүхдүүд бол чөлөөтэй гараад явах орчин байдаггүй. 100 айлд ингээд бас нэг гэрлэн төхөө дуу төхөө бас байж исэн. Гэхдээ бас тэр маань гэсэн хугацаанд байж байгаа л ажиллагаа болсон тийм. Яг энд чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 2 сургууль нэг цэцэрлэг байгаа шүү дээ. Энэ газрууд чинь бүгдээрээ гуруулаа нийлээд тэмцээд ч ерөөсөө үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр үнэхээр хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээд боловсрол шаардлагатай хүүхдүүдийг бид нэр тусгай сургуульд нь сургая. Харьцангуйгаар энгийн хүүхдүүдийн дунд хамрын сургаж хөгжүүлэх боломжтой хүүхдүүдийг бол харьяа дүүргийнхэн цэцэрлэг сургуульд нь хамруулъя. Тэгээд энгийн сургуулиар боловсрол эзэмшээд гараад ирсэн хүүхдүүдийг бид нэр мэрэгжлийн сургалтанд нь олноор нь хамруулж энгийн хүүхдүүдийн дунд хамрын сургуульд мэрэгжлийн чиг баримжаадаа болъё. За хамгийн эхнийх нь л эхлэл гэхэд Яшин шалгалт өгөх болдог. Тэгэхэд бол бас хүүхдүүдэд математик ялангуяа физик, хими хичээлүүдээр өгөх боломж айгүй тааруу байдаг. Яшин шалгалтыг бол өгөөд цаашаага дэвшин суралцах боломжтой хүүхдүүдийг бол ихтэй сургуульд оруулж тэрийгэ дэмжиж туслаж цааш нь хөгжүүлэе гэдэг ийм зарчмуудыг барьсан. Яг энэ тусгай хэрэгцээт боловсролыг олох зорилгоор энэ багш бэлтгэдэг сургууль дээр бас хөтөлбөр програм curriculum оруулж байна. Яг энэ багш нарын сургалтын дээр бас яг энэ тусгай хэрэгцээт боловсролын талаарх хичээл сургалт сэдвүүтэй хөтөлбөрүүдийг тусгаж өгч байна. Миний хувьд бол боловсролд ярихын чагаалах. Хэдгэрийн хүүхдүүд чинь эхлээд эн чинь те ядаж авах ёстой халамжаа аваад масаж барайцлаа аваад эмчилгээг авчих тэрийг чангах чадахгүй жий би яаж боловсролд ярих вэ? Бид нар бас харж байгаа нь болохоор нийгэм бас дэндүү хавтгаарчаад байна уу гэж хараад байгаа юм халамж нь. Бага насны хүүхдийн халамж боловсролыг өргөжүүлэн сайжруулж, ялангуяа эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өргөнөөр хамруулах үүргийг Монгол Улсын засгийн газар аль 2000 оноос хүлээх болсон юм. Ингэснээр манай улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын насанд хүрэгчдэд адил тэгш анхан шатны болон дунд боловсрол олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгох боловсрол нь бүх нийтийн боловсролын системийг салшгүй нэг хэсэг байна гэсэн зорилтыг өмнөө тавин ажиллах болсон ч бодит үр дүн өнөө хүртэл гарахгүй байгаамаа. Улсын хэмжээнд 10 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй 96 мянган иргэн байгаа бөгөөд боловсрол эзэмшээгүй 22658, бичиг үсэг мэддэггүй 15 мянган иргэн байна гэсэн статистик үзүүлэлт байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын 10 түүнээс дээш насны нийт хүн амын 92.5% нь ямар нэгэн түвшний боловсрол эзэмссэн байхад хөгжлийн бэрхшээлтэй 10 түүнээс дээш насны боловсролтой хүн амын хувь түүнээс 14.5 пунктээр доогуур байгаа юм. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 40 орчим хувийн цэцэрлэг сургуулийн бага ангид суралцаж байдаг бол цаашид энэ хувь буурсаар дунд ахлах ангид байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 14% болж буурсан байдаг нь суралцах боломж нас ахих бүрт багасж байгааг харуулж байгаа юм. Тэгээд тэр сургуулийн өмнөх боловсрол тэгээд хөгжлийн бэрхшээлийн хүнд хэлбэртэй хүүхдүүд бол ерөөсөө боловсрол эзэмших Монголд бол тийм боломж байхгүй. Ер нь бодлогынхаа түвшинд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх, хөгжүүлэх, эрүүл мэндийн төслийн зөвшөөрлөгийг нь эрт хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт боловсролд хамруулах, хөгжүүлэх, нийгмийн халамж хамгаалалт эрт хамруулах гэдэг бол хамгийн гол зүйл. Яг ийм хүүхдүүдтэй ажиллаж байгаа боловсролыг эзэмшүүлж байгаа багш нарын
цагийн одоо тарифтэй нийгмийн асуудлыг бол нэлээд онцгой анхаарч тавьсан. Мөн тухайн хүүхдүүдэд одоо өдийн цай буюу дотор байрны үйлчилгээний хоол хүнсний зардал нь хүртэл одоо бас нэмэгдсэн. За хүүхдүүдэд сурах боломжийн хувьд бол орчны хувьд боломжийн боловч сурах хүчгийн асуудал аягүй хүндрэлтэй байдаг. Тусгай хөтөлбөр гэж бас мэдээж гарна шүү дээ. Хичээлийн хөтөлбөр гарна. За энэ хүүхдүүдэд тохирсон бас тусгай хэрэгцээт ном сурагчгүйд бас хэвлэсэн. За ном сурагчийн одоо хангам нийлүүлэлт бол 100% хийгдсэн байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн програмаар гэдэг явдаг хөнгөвчлсөн тусгай програм гэж бол байхгүй. Энэгээр явдаг болохоор яг адилхан хүүхдүүдтэй сурах хүчийг үздэг. А яг манай сургуулийн хүүхдүүдийн сургалтанд зориулсан одоо тусгай брайлаар хэвлэгдсэн сурах хүчиг гэдэг зүйл ерөөсөө ирдэггүй. Яг одоогор бол Монголд хөгжлийн шалт хүүхдэд ажиллах мэргэжлийн чиглэлийн бас бэлдэж байгаа сургууль бас ховор байгаа. Таны хүүхдийн хувьд бас ямар хөгжлийн бэрхшээл Манай хүүхдүүд хүнд хэлбэртэй. Босч чадахгүй одоо 6 настай. Сууж чадахгүй, юм ярьж чадахгүй, ерөөсө бүхэл төрлийн бэрхшээл яг нөгөө тархиныхаа хүн төвд нь харамт өгчихсэн төрснөөс хойно. Тэгээ энэ бол одоо яг Монголд бол яг хаана хандах уу, хаана тэр хүүхд одоо боловсролын эзэмших хүүхд нь ерөөс тодорхойгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр манай төр засгийн барьж байгаа бодлого дэлхийн нийтийн хандлага бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгаарлахаасаа илүүтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй байгаа хүүхдийг хамт олон гэр бүл одоо бусад энгийн хүүхдүүдийн дунд хамран сургах гэдэг энэ одоо хамруулан хөгжүүлэх гэдэг зарчмыг барьж байгаа. Тэгээ бид нар ер нь ээжүүдэд эцэгчүүдэд бас хэлэхдээ тий заавал танаа хүүхэд одоо ирээдүйдээ заавал юм халамж хүртэгч байх хэрэгтэй биш юм аа. Ер нь ирээдүйдээ татвар төлөгч гэдэг утгаар нь хүүхдээ хараач тий. Хүүхдээ чадваржуулаач, хүүхдийнхаа төвшөнд нь тохирсон тий. Заавал одоо А, Б үсэг заагаад тэр ч гэдэг юм уу. Ер нь миний хүүхэд одоо ямар төвшөнд байна? Одоо миний хүүхэд 6 настай байлаа гэж бодоход 6 настай хүүхдийн одоо төвшин ямар ах вэ? Тэр төвшөнд нь л хүүхдтэй хамаас ажиллаач л гэж бас бид нар хүсэж байгаа. Энд бол бас эцэг эхчүүдийн оролцоо бас их чухал нөлөөтэй. Хүүхдээ одоо юу гэдэг хөгжлийн бэрхшээлтэй гээд зөвхөн гэрт нь байлгаад байхад бол мэдээж нөгөө хүүхдийн нийгмийн харилцаа гэдэг маань дутагдаж эхэлдэг. Тэгээд бид нар бас эцэгчүүдийг шууд бас буруутгаагүй байгаад байна л да. Ягаад тэгэхээр магадгүй хүүхдийнхаа эхний ээлжинд одоо хүнсний хэрэгцээ, аюулгүй байдал хэрэгцээг нь хангаж чадахгүй. Тэгээд шууд сургууль гэдээ бас яриад тах боловсрол гээ барах ярих хэцүү те. Энэ төрөөс өгж байгаа янз бүрийн үйлчлэгээний дэмжлэгүүд байна гэж шүү дээ. Одоо нэг төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд яг атуусанд явъя те хөнгөлт авъя, хүнсний толон авъя гэдэг. Үнэхээр хүнд хүүхдийг бол базаал нэг л өгч масаад байдаг. Манайд бол атуус тэргээд хүрээд хүүхдтэй явна гэж хизээч байхгүй. Манай улс орнд бол Би саяхан нэг бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрөө яг бас би дааж авч явж үзлээ нэг удаа. Тэр хүүхдийг аваа явхад автобусанд суухад бас нэлээд хүндрэлтэй байсан. Тэгээ би бас яг өргөөд бас дийлэхгүйд хүүхд нь өөрөө бас гарч чадахгүй тий. Тэгээ энэ дээр бас хажуу талаас туслаа дэмжиж бас юм хүн байхгүй болохоор магадгүй эцэгчүүд маань нэг удаа авч гарна тий. Хоёр дахь удаадаа бас авч гарах гэж бас хэцүү юм болов гэдэг тэгж ойлгосон л да. Энгийн хүүхдүүдтэй энэ чадцуу байх, сурч боловсрох те нийгэмших гэдэг энэ болгон дээр бол байнга одоо бэрхшээл гэдэг зүйл маань бол үүсч идэг. Тэгээ тэр бэрхшээлээ даван туулах нь бол тухайн хүүхдүүдийн хувьд бол маш том одоо сэтгэл зүйн тасан цогцох юм шалгуур бол тавигдчихэдэг байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор бол одоо бол тусгай сургуулиуд гэж ерөнхийдөө бол манай дээр бол хэд хэдэн чиглэлээр те яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургуулиуд байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань энгийн хүүхдүүдтэй бас хамт байх, энгийн сургуульд сурч өөрийнхөө одоо хэмжээний мэдлэгийг бас эзэмшиж авах тийм одоо боломжуудыг ч гэсэндээ бас бид нар нээж өгөх хэрэгтэй байгаа. Тэгээ бид нар энэ жилээс болохоор яг боловсролынхаа чиглэлийг гэрээр явах үйлчилгээ бас хийж эхэлж байгаа. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань сургуульд явъя гэсэн ч одоо бас магадгүй хамт олон дунд олон хүүхдүүдийн чимээ шуганд ороод ундаг тий. Тэр хүүхдүүдийн дуу чимээг авч чаддгүй. Тэгсэн хэрнээ сурах хүсэл мөрөөдөл эрмэлзэлтэй энэ хүүхдүүд байна л да. Олон улсын жишгийг ингээ харахад бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгаарлах хаасаа илүүтэйгээр нийгэмшүүлэх яг нийгмийн дунд нь тэр орчин дотор нь байлгахад бол илүүтэйгээр анхаарч байгаа. Тэгээд ингээд айлуудаар явхад бол ер нь одоо жишээлх юм бол өвлийн цагт бол одоо яалтчгүй мөнгө маань одоо түлээ түшинтэй л явж ин да бас ингээд гэсэн яриатай эцэгчүүд бол бас нэлээд байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 3 нас хүрэхээс өмнө л тусгай цэцэрлэг, совиллын цэцэрлэгээр дамжуулан сургахгүй бол үр дүн төдийлөн гардаггүй байна. Жишээлбэл оюуны хомсдолтой хүүхдийг нялх үед нь тусгай сургалтаар сургавал эрүүл болох боломжтой. Харин ийм бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах агуулгыг бус аргыг нь өөрчлөх хэрэгтэй гэдгийг Япон улс дэлхийд дахинд зарласан байдаг байна. Харин манай улсын хувьд бие махбод оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн соггийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж ойлгоно гэсэн хуулийн заалтаас аваад хэтэрхий хуучирсан цаг үеийн хэрэгцээ шаардлагыг хангаагүй асуудлаар нээнтэглэн аливаа зүйлийг хэтэрхий оройтулж хийдэг зуршил байсаар байгаа юм а. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд түүнийг асарч халамжилж байгаа өрхөд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ оновчгүй байгаамаа. Тухайлбал нийгмийн халамжийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эхт сард ердөө 51 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Энэхүү тэтгэмж нь өнөөгийн амжиргааны наазахын хэрэгцээгч хангах төвшөнд огт хүрэлцдэггүйг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх ярьж байгаа юм. Манай нийгэмд одоо тулгарч байгаа асуудлуудын бас ярих сэдвийн нэг л болоод байна л та. Би бол энэ халамжийг яг төрөлжмөр санагдаад тий хүнд хөнгөнөр нь тий хүнд хөнгөнөр нь тэнцлээд яг цалингийн доод төвж ядаж авч болдгоо юм. Харж байгаа эцэг их нь бол олон хүн байгаа шүү дээ. Ер нь өдөрт энэ тэр памперс авахад энэ тэр бол нэг өдөр 20 мянган тонн энэ тэр болоод хэрэглэн. Энэ хоолой энэ үед байдаг. Үнэхээр дөрвөн бүчин саачлалтай ямар ч ажилгүй хүүхдийг харж байгаа хүний асрамжийн мөнгө нь хэдэн төгрөг байх хэвтэй тий. Бид нар одоо 52 төгрөг аваад би 500 мянган төгрөг олж чадчих дараа ич. Тэг чинь 52 мянган төгрөг аваад миний хүүхд өвчтэйгээ миний зовлон байгаа боловч энэ улс орны иргэн л үсттэй. Тэгээ 52 мянган төгрөг аваад хүүхдээ хараад тэр хүүхдээ шийдээ 8 настай хүүхд чинь сургуулж авахгүй цэцэрлэгийн 1 настай хүүхдээ үүдл хийж чадахгүй шүү дээ. 1 сард 2 сард мөлхөж чадахгүй хүүхдийг харж байгаа хүний амьдрал бол ямар байхын тодорхой шүү дээ. Одоо эрүүл хүн ажиллахад хэцүү багт. Ер нь ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг одоо тааш нь дэш нь одоо ядсан хүнийг харж одоо юу гэдэг яцхан хамгаалагч мөнгөний жоохон нэмж ийм эцэг эхчүүд олон байгаа болов гэж бас ажилгүй гэртээ хааж байгаа. Одоо маань тэгээд одоо ажилгүй энэ гэртээ хааж эцэг залуу тамаа залуу эцэг эхчүүд тааш нь ямар ажилд болох вэ? Ороод болох лаа гэж тийм ажлын маань юу гэдгийг болохгүй учраас нийгмийн даатгад юм гэж болтгоо мó гэсэн амар хэвтэй да. Бас даатгалд бас хамрагч болдгоо юм болоо гэж боддгийг. Яагаад гэвэл энэ хүүхдийг харж байгаа хүн хэвтэй асар хамгаалагч нь өөрчлөлтөд одоо муугаар хэлээд бодитоор асуурсан тохиолдолд энэ хүүхд хэн дээр үлдхий. Тэ? Даатгалд байх юм бол тэр өвчтэй хүүхдэд үлдэх. Одоо миний хүүхд надаас хойш үлдэх хэн харах юм батлаагүй шүү дээ. Ах эгчнэр нь харах ч юм уу ч юм те. Бас амь насын даатгалч байдаг юм уу. Тэгээд ер нь бол одоо гинт ярих юм зөндөл байна л та. За 2012 оны нийгмийн халамжийн тухай хуулиар шинжилсэн найруулгаар за хөгжлийн бэрхшээлтэй тэгээ нарийн мэргэжлийн эмчээр бол хөгжлийн бэрхшээлтэй тодорхойлуулсан бас эдгэж одоо эрүүл болохдоо нэлээд удаан хугацаа шаарддаг эсвэл одоо эдгэх магадлал муутай ийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмч бол эмчийн тодорхойлолтоор асран хамгаалж байгаа ээж аавдад нь бол асран хамгаалагчин буюу байнгын асаргааны 48 мянга төгрөгийг тухайн хүүхдэд маань өөрт нь бол сар болгон 60 мянга төгрөгийг олгодог байсан. За энэ мөнгө маань бол засгийн газрын 16 дугаар тогтоолын дагуу 2014 оны 1 сарын 1-ээс эхлээд за 115 мянга болж нэмэгдсэн байгаа. За энэ нь бол хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн хамгааллын тухай хуулинд өөрчлөлт орсон байгаа л да. За энэ хуулинд өөрчлөлт орохдоо бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сар болгоо олгодог мөнгийг бол яг халамжийн тэтгэвэр тэтгэмжтэй адил хэмжээтэй байхаар тогтоож өгсөн. За энэний дагуу энэ өөрчлөлт маань бол одоо өөрчлөгдөөд ингээд 14 оны 1 сарын 1-ээс эхлээд яг энэ сар болгон авдаг мөнгө маань 103,600 байж байгаад одоо 115 мянга болж байгаа. За эцэг эхчүүд нь бол 48 мянга төгрөг авдаг байсан. За ингээд 52,800 нэмэгдсэн байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй тэр дундаа байнгын асаргаатай хүүхэдтэй гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүүхдээ асарсны улмаас ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүйгээс тухайн өрхийн орлого хүрэлцэхгүй байх, амжиргааны түвшинд оройтох, улмаар ядууралд өртөх, түүнчлэн насаараа байнгын асаргаатай хүүхдээ асарчаад тэтгэврийн насанд хүрэхэд тэтгэвргүй үлдэх эрсдэлд хүрч байгаа юм. Дээрх нөхцлүүдээс шалтгаалж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн дийлэнх нь амжиргааны түвшингээс доогуур амьдарч байна.
Өнөөдрийн хөндөж байгаа сэдвтэй холбоотойгоор нэгэн хүүг бид нэвтрүүлгээрээ онцолж байгаа юм. 6 настай лавгд оржгүй хүн болж төрөөд 10 сартаа байхдаа юмнаас унаж бэртсэний улмаас тархины саажилт гэдэг өвчтөй болж насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон юм а. Гэхдээ лавгд оржгүй хөгжлийн бэрхшээлтэй болсон хэдий ч хүү байнгын асаргаа сувилгаанд байж мөн эм тариа эмчилгээ тогтмол хийлэгдэг, унаж татдаг гэд өвчин зовир их хэдий ч сэргэлэн цовоо хүсэл мөрөөдлөөр дүүрэн өсөж сорнож байгаамаа. Манай хүү 5 дөрждэг одоо 6 настай. Тэгээд манай хүү бол 10 сартаа хөдөө байж байгаа юм дээрээс унаад гимтээд тэгээд одоо 6 нас хүрж байгаа сургуульд орох хэрэгтэйсэн. Сургуульд нь оруулж чадаагүй. Яагаад тэгэхээр ДЦБ-тэй онштой. Тэгээд нэг таталт өгдөг их нөгөө шууга мууганд байвал их таталт өгдөг болохоор тэр юунд нь бид нар бол явуулаагүй сургуульд нь энэ жил цэцэрлэгт бол өгөх гэж бол өчнөө явсан. Тэгээд цэцэрлэгт явахаар ийм асуудалтай хөхөд ахгүй. Энэ татаж ундаг ийм юм ингээд шуугантай хахад ийм хөхтэй бол ахгүй. Ингийн цэцэрлэгүүд өөр нь авдаггүй. Нөгөө цэцэрлэгүүдээр бол явж үзээгүй л те. Нэг гэр холдоо тэгээд өөрөө энийгээ зөөж мөхөөс өксүүлэл тэгээд тийм цэцэрлэгээр бол яваагүй. Мамаг лавгдарч гэдэг. Бизоранстай. Аавтайгаа ээжтэйгээ эгчин тэгээд дүүтэйгээ юм гэдэг бол тавуулан амьдардаг. Тэгээд ерөнхийдөө бас тийм ар гэрээр бол сайн гэж бас хэлэхэргүй. Гэхдээ харьцангуй бүр нэг хүн дэлбэрийн хүүхдүүдтэй ч гэдэг юм уу. Бусад бас одоо манайд хамрагж байгаа хүүхдүүд дундаа бол яг манайд энэ хамрагж байгаа хөлөмшөлтэй хүүхдүүд дундаа бол дунд зэргийн л. Тэгээ одоо ер нь тийм миний үгийн өвчин ер нь одоо идэвхшгүй. Хичнээн ер нь олон удаа зураг мураг ахуулах бол шаардлага байхгүй гэсэн. Нэр нь ингээд насан туршдаа ингээд идэхгүй тийм өвчин. Тэрэндээ бол яг бит хоёр бол ер нь тэмцээд ер нь яаж игээд нэг гайгүй болчих бас нэг их таталж маталт нь бас байгаагүй болоод нэг бас нэг олон өсөө том болоод ирэхдээ өөрийгөө бас нэг авч явах тийм чадвартай тийм болчих байх гэж ер нь бидэд ер нь бүгдээрээ тэгж бодож байгаа. Тэгээ тэр хүүхэд маань бас өөрөө бас нэлээ хүсэл мөрөөдөлтэй. Тэгээд очихоор бас айгүй хөөрхөн ярьдаг. Бид хичээл орох болгондоо бас хүүхдтэй бас үлгэр өрөвч өгдөг. Тэгээ буцаага тэр хүүхдээр бас яриулагч гэдэг үү тий. Бас яаж ажиллах уу гэдэг арга бариллаа. Бас нэг удаа ингээд магадгүй нэг төрлийн хичээлийг олон төрлөөр заахгүй бол тэр хүүхэд бас залхачиж магадгүй. Тэгээ дараа нь сургуульд орох бас тийм сонирхолгүй болчих магадгүй гэдэг үүдээс юм бас болж л өгвөл олон аргаар тий олон төрлийн зүйлийг бас хэлхийг хичээж байгаа. Эрүүл сарвал байна гэдэг энэ хорвоогийн хамгийн том аз жаргал. Гэтэл үр хүүхдийнхээ өвчин зовлон чаналж байгааг харж суна гэдэг хэцүү. Гэхдээ лавгд орж хүүгийн ээж их өвдрөх сэтгэлтэй. Хүүгээ энгийн сургуульд оруулж үе тэнгийн хүүхэдтэй суралцуулах чин хүсэлтэй. Лавгд орж хүү хөгжлийн бэрхшээлтэйч том болоод мундаг цагдаа болох мөрөөдөлтэй. Дүүгээ харна, хичээлээ давтна, ээждээ туслана гэдэл хэвлүүхэн ярьж байгаа энэ хүү шиг бүх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдрах, өөрийгөө хөгжүүлэх, өвчнөө ялан дийлэх хүсэл тэмүүлэлээр дүүрэн байгаасай. Том болоод би цагдаа олно гэдэг юм нэг. Том болоод би том цагдаа олноо. Ээж аавгаа гоё амьдруулна, сайхан явна. Би одоо дүүгээ цэцэрлэгээс нь авдаг болно, сургуульд ороод явхаараа дүүгээ цэцэрлэгээс нь авна, цэцэрлэгт нь хөргөж өгнө. Би бол их л том цагдаа олно л гэж ярьдаг шүү дээ миний хүү. Цагдааны юу нь гоё лээ? Машин. Машин гоё. Өөр цагдаа хүн чинь юу идэх юм бэ? Нохот. Цагдаа юу? Тий. Надад бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ер нь юуны халамжийн мөнгө ихсгээсээ гадна эднэрийг одоо нэг хөгжүүлэх те юм одоо цэцэрлэгт ч юм уу ер нь өөрийнх нь оюун ухааныг хөгжүүлээд өгөөсөө л гэж би дотроо боддог. Сургуульд орох бололцоо бол яг хуу битээр бүртгүүлж үтсэн хүүхдээ өгөх гээд тэгэхэд бол нэг 67 дугаар одоо энэ Сонгон Айрхан дүүргийн 67 дугаар сургууль бол ийм хүүхдийг бол авнаа. Бид нар бол ийм хүүхдийг авнаа, бүртгүүлчихье гэсэн. Бүртгүүлээд битээр сургуульд оруулах гад нэг хоног зүгээр нөгөө нээлтэн дээр нь очиход тэгээд нээлтэн нэг зүгээр өдөөс хойш нь л бие нүгдөд эхэлчихэж байгаа юм чи нөгөө шууган дэж чадахгүй. Чи гадуур явах дуртай юу машин зуугаад, автобусын зуугаад явах дуртай юу гадаа гараад? Дуртай. Тэгээ чам тэгээ явахад хэцүү байдгүй ядраад.
зогсоор хэцүү. Эцэгхийн хувьд бол ерөнхийдөө бас залуу гэр бүл гэж үзэж болно. Тэгээд дүү нь одоо яг 20 нас гарантай 3 сурж байгаа болохоор ямар ч зэрэгчлэл одоо ямар ч байсан одоо санхүүгийн асуудал шиг юм уу те ямар нэгэн асуудал гарсан ч гэсэн ямар ч хүүхдээ сургуульд оруулна гэсэн эрмэлзэлтэй байж байгаа. Зүрэн битэр одоо их хэмчилгээ хийж байгаа да тархинд ойр орхон зураг ахуулдаг. Тэгээд тархины усчлалттай. Тархины усчлалт гэсэн унштай байсан гэдэг чинь одоо бол яг ДЦПТ гэж ойлгож байгаа гэсэн. Мана шармана тэлэтал авэ чаяре авсан болом биш. Мэрүүж тахуя машин баачаа нөөцнөө шан наавтата. Ил бэрэтэр хоёрын нэгэл. Ур хой иргэдэн. Хөрх. Энэ ч нэг чинь. Өдөр дараа гойч. Боловсролоос асуудлаас гадна эрүүл мэндийн асуудал бас хүнд байдаг. Хүүхдийн мэдрэлийн эмч дүүрэгт ядаж нэг байх ёстой л гэж. Ганцхан эхнэлгсэн эрүүл мэндийн мэдрэлийн засаг гэсэн ганц төвтэй байдаг. Би өөрөө ажил хийдэггүй. Хүүхдээ хараад гэртээ байждаг. Ер нь бол эзэнгүү хаягдсан ус шүү дээ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тархины саажилттай хүүхдүүд цөөнгүй. Харамсалтай нь Монгол улсын хэмжээнд хүүхдийн мэдрэлийн эмгэг судлалын тасаг ганцхан байдаг. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байдаг энэ тасаг нь хүүхдийн мэдрэл, сэтгцийн хөгжлийг хянах, мэдрэлийн эмгэгтэй хүүхдүүдийг эрт илрүүлж эмчлэх, энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлдэг. Энэ тасгаар жилдээ 1400 орчим хүүхэд үйлчлүүлдэг байна. Ерөөсөө мэдрэлийн тасаг маань улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг ганцхан тасаг л байгаа. За тэгээд одоо дүүрэгт бол хүүхдийн мэдрэлийн эмч гэж байхгүй, том хүний мэдрэлийн эмч гэж байдаг. За тэр том хүний мэдрэлийн эмч нь болохоор бид нар яг үндэ бол ингэж хэлдэг хүүхэд мэдэхгүй. Тийм болохоор зэрэг тэр ихэнх стал очиж үзүүлдэг. Тэгээд ер нь бид нар бол одоо улсын хэмжээнд ингээд одоо ерөөсөө яг хэдүүлэхний ингээд үйл ажиллагаа явуулж байгаа юм л тасаг байгаа. Энийг бол ер нь цааш нь дүүргүүдэд хүүхдийн мэдрэлийн эмч бэлтжих юм бол энэ хүүхдүүдийг дүүрэгт наваад эмчилгээг нь хийгээд сэргийн засаг эмчилгээнд нь оруулаад хяналтаа хийгээд ингээд явах боломжтой гэж би бол боддог. Юуны түрүүн тархинд нэгэнт үүссэн эмгэг алга болдоггүй, багасч нэмэгдэхгүй, мөн биеийн байдал хүндэрдэггүй байна. Ийм хүүхдүүдийг нэг наснаас өмнө оншилж эмчлэх нь үлдэж зохтой байдаг байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хэвийн хөгжилтэй байгаа эсхийг байнга ажиглаж байх нь чухал. Хэрв нэг наснаас нь оройтож оншилсан тохиолдолд эмчилгээ хийсэн ч үлдэцтэй байдаг. Шалтгаан тодорхойгүйгээр үүсдэг энэ өвчин хөдөлгөөн, хил яриа, оюун ухааны хоцрогдлоор илэрдэг. Хэр зэрэг сайн анхаарна тэдний чинэл одоо үр дүнтэй байдаг гэж хэлэх юм да. Ер нь бол тэгээд байнгын асаргаанд байх шаардлагатай. Ер нь бол эцэг эхээс бол одоо юу нууггүй насан туршдаа л одоо хараа хяналт хөдөлмөр тийм ээ бас айгүй олон талын бас тэр эдийн засгийн ч юм байгаа шүү дээ. Ийм тариа одоо нөгөө гол нь бол хөдөлгөөн эмчилгээ гэдэг. Хөдөлгөөн массаж эмчилгээ гэдэг, сэргийн засаг эмчилгээнд явдаг. Тархины саажилттай хүүхдийг эм тариагаар эмчлэн гэж байхгүй, эцэг эхийн уйггүй хөдөлмөрийн үр дүнд дасгалыг 2-5 жил хийсэн тохиолдолд хөдөлгөөн нь сайжирч эмчлэгдэх боломжтой гэдгийг шинжлэх ухаан практикийн аль аль нь нотолсон байдаг байна. Энэ бол төрөлцсөн нарийн мэрэгжил гэж явдаг л да. Ер нь бол төрөлцсөн нарийн мэрэгжил. Гэхдээ яг хуу би бас энэ талаараас зөндөл одоо бичиж ярьдаг л да. Гэхдээ энийг ингээд асуухаар ингэж байгаа байхгүй нөө дүүрэгт байгаа том хүний мэдрэлийн эмч нар хүүхдийн мэдрэлийг үзнэ, давхар харилцаж явдаг. Тийм болохоор заавалжгүй энд хүүхдийн мэдрэлийн эмч ингээд тусдаа байгаад шаардлагагүй гэл ийм л хариулт өгдөг. Тэгэхэд энэ бол их өрөөсгөл одоо ёстой хүүхдийн мэдрэлийн эмч дүүрэгт ядаж нэг байх ёстой л гэж би бүр боддог. Одоо байнга л тэр тал дээр бол бодож бичиж өгч л байдаг л да. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг багахан ч гэсэн цэгцлэхийн тулд өнөөдөр ба ирээдүйн нэвтрүүлгээрээ дамжуулан дараах гаргалгааг дэвшүүлж байна. Нэгдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бэрхшээлийнхэн зэрэглэлийн хувийг тогтоох. Ингэснээр харааны, сонсголын, бие эрхтний, оюуны, хөдөлгөөний хил ярианы гэсэн төрлүүдээр хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийг ангилж, үүнээс хүнд хэлбэрийн бэрхшээлтэй тусгайлан цэцэрлэг сургуулилтанд хамрагдах зайлшгүй шаардлагатай байгаа хүүхдүүдийг тогтоох хэрэгтэй байна. Өнөөдөр байгаа тоо мэдээллүүдийг харахад
хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны тоо мэдээ, эрүүл мэндийн яамны тайлан, үндэсний статистикийн хорооны тайлан, бусад харьяа агентлагуудын тайлан мэдээнүүд ямагт зөрүүтэй байгаагийн дээр илүү цар хүрээнд томрох тусмаа мэдээллийнх нь үнэн бодит байдал, улам л үннээс холдож байгаа явдлыг нэг мөр болгох нэн тэргүүний хэрэгцээ байгаа юм. Хоёрдугаарт асаргаа сувилгааны бэрхшээлийг нь шийдэж өгөх. Монгол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалыг төр даатганд сайшаан дэмжих ёстой зүйлийн нэг. Гэвч эмнэлгийн олон төрлийн эмчилгээ хүрэлцэхгүй, хувийн эмнэлгүүдийн төлбөр нь өндөр. Мөн өдөр тутмын эм тарианы үн өртөг их учир хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чанартай эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй байна. Асаргаа сувилгааны бэрхшээлийг нь шийдээгүйгээс болж боловсролт бүрэн хамрагдаж чадахгүй байна. Гуравдугаарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах боловсон хүчний эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Монгол улс 1973 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургуулиудыг байгуулж, боловсон хүчнүүдийг гадаадын улс орнуудад сургацаар ирсэн. Харин 1993 оноос хойш Монгол улсын багшийн сургууль энэ чиглэлээр яг дагнсан мэрэгжилтнийг бэлтгээгүйч дайвар маягаар 2-3 кредит орсоор ирсэн байна. Тэгэхээр цаашид энэ чиглэлийн мэрэгжилтнүүдийн эрэлт, ажлын байрны хангамж, хүрэлцээ хэр байгааг тогтоох хэрэгцээ байгаа юм. Дөрөвдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бага боловсролт 60% хамрагддаг атлаа сур боловсролт 14, дээд боловсролт хамрагдах байдал 4% байгаагийн гол шалтгааныг тодруулах зүй ёсны шаардлага байна. Эцсийн бүлэгт улс орон маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд төрөөс дэмжин өөртөө итгэлтэй ирээдүйдээ хэрэгтэй бүтээлч иргэн болон төлөвшүүлэхэд хувь нэмэр анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байгаамаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд орших төдийхөн бус хөгжихийн төлөө амьдардаг. Ингээд үзэгчдээ Эх орон Монголын үндэсний телевизээс хүүхдийн эрхийн асуудлыг бодит жишээнд тулгуурлан хөндөн хүргэдэг өнөөдөр ба ирээдүйн нэвтрүүлэг энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг хөндөн хүргэлээ. Бид нэвтрүүлгээрээ энэхүү сэдвийг нэг удаа хөндөд орхихгүй ямар нэгэн шийдэлд хүртэл нь цаашдаа дууран хүрэх болно. Дараагийн дугаараар дахин нэгэн сэдвээр иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.